Сайн байна. Би өнөөдөр энэ Google аппликейшнийг сургалтанд хэрхэн ашиглах талаар ярилцъя гэж бодож байгаамаа. Тэгээд аа, за мэдээж Google-ийн энэ Google аппликейшн маш олон аппликейшнүүд байгаа. Энийг яаж сургалтанд ашиглах вэ гэж. Тэгэхээр зэрэг хамгийн түрүүнд бүгдээрээ ингээд Google Education-д хайт хийгээд оръё. Тийм ээ. За Google Education ингээд бичээд хайт хийх юм бол бид энэ Google-ийн одоо сургалтанд зориулсан програмуудыг харах боломжтой байгаа аппликейшнуудыг. За тэгэхээр энэ Google-ийн энэ програмууд бол маш энгийн одоо цаг хугацаа эмдэг одоо жишээ Classroom, одоо Gmail, Doc зөндөө олон аппликейшн хэрэглээ яаж сургалтанд ашиглах вэ гэсэн ийм багжууд байна. За энэ дээр бол бид энэ Classroom гэдэг энэ юу л олон зориултын дагуу ашигласан тийм оюутан эцэг эхчүүд болоод багш нарын хооронд нь холбосон юм зориултын програм байгаа. За тэгээд энэ програмын яг авахын тулд Монголын Ванцагийн сайт руу орох хэрэгтэй байгаа тийм ээ. Ванцагийн сайт руу бичээ. Ванцагийн гэдэг сайт руу оръё. За тэгэнгүүт ийм One Foundation гэдэг ийм одоо боловсролын амс хэрэгжүүлж байгаа төслийн юу сайт гарч ирж байна. За эндээс бол тэр мэд Google сургалтын багц гэх эндээс нь бол яах нь бид нар бол энэ сайн Google одоо Google-ийн өөрийнх нь нэг юуг авч болох нэ. Одоо Classroom авч болох боломжтой. За харин одоогийн өнөөдрийн хувьд бол яг бид нар Classroom аваагүй улсуудад яаж хэрэглэх вэ гэж тийм ээ. За хэрэг Classroom байхгүй тохиолдолд яаж Google аппликейшнийг одоо сургалтанд ашиглаж болох вэ гэх. Тэгэхээр энэ Classroom үүсгэсэн маш олон энэ аппликейшнүүд хэрэглээд яг ерөн сургалтанд хичээл заахтаа бол хэрэглэж болох юм аа. За би одоо энэ өнөөдөр бол яаж байгаа хэрэг энэ бичлэгийг бол screen recording аппликейшн хэрэглэж байна. За энэ бол дэлгэсэн дээр байгаа зүйлийг бичлэг хийдэг аппликейшн хэрэглэж байна. Та бүд хүргэж байна. Энэ бол Chrome Store дээр байгаа энэ аппликейшн бол. За энэ аппликейшн давуу тал нь юу гэхээр зэрэг дэлгэцээгээ ингээд сайн харуулдаг. Тийм ээ. Дүрс дууны чанар бол сайн байна. Гар утсан бичлэг хийсэн тийм ээ. За тэгэхээр гол өнөөдөр хийх гэж байгаа мессеж бол сая Google Office-ийн одоо Doc, Spreadsheet, Slide тийм ээ. Doc гэдэг нь одоо Microsoft Word, Spreadsheet нь Excel, Slide гэдэг нь PowerPoint Microsoft-ийн PowerPoint-тай адилхан ийм програмууд байгаа. Энийг ингэж ашиглаж хичээлүүд ярих гэдэг. Хичээлүүд бол доорх хэсгүүдээс тогтож байна. Тэгэхээр Google Doc дээр бол лекцүүдээ ингэж бичгээр оруулчихна. Spreadsheet дээр бол тооцоонууд оруулчихна. Slide дээр танилцуулга хийгээд оруулчихна. Google Photos дээр бол яг фото зургуудыг оруулж болно. Тэгээд Drawings дээр гараар зурсан дүрс одоо янз бүрийн зургуудыг гараар зурж оруулах боломжтой програм байгаа. Тэгээд YouTube дээр мэдээж бичлэгүүдээ бол хийгээд тавьчихна. Тэгээд Drive дээр яах нь бүх одоо тухайн тэрх хичээлийг Drive гэдэг бол folder гэсэн үг шүү тийм ээ. Drive дээр хийгээд тэгээд линкийг оюутнуудад явуулчихна. Тэгээд ингэсэн тохиолдолд оюутнууд бүх одоо сайн одоо эдгээр зүйлүүдийг маш хурд энгийнээр авах боломжтой болох нэ. За баярлалаа, анхаарал тавьсан баярлалаа.